За өнөөдөр хотын гайлын газар дээр гайлын ерөнхий газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт бол хотын гайлын газар дээр болж байна. За өнөөдөр манай хамт олон гайлын үйлчилгээг иргэд аж ахуйн нэгжтэй хөнгөн шуурхай ил тод хүртээмжтэй зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр энэ шинжилсэн зохион байгуулалтанд ороод ажиллаж байна. Энд бол өнөөдөр гайлын ажилтнууд үйлчлүүлэгчтэй нэг төвшөнд харьцах боломж бүрдүүлж бизнес эрхлэгчдийн цаг зардлыг бууруулж тэдний сэтгэл ханамжийн баталгааг хангах, тэдний ая тухтай байдлыг хангах, мөн гайлын хууль тогтоомж мэдээллийг хүлээж авахд шуурхай, хүртээмжтэй байдлаар хангах, мөн гайлын ажилтнуудтай зөвлөлдөх байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулах, тэднээс зөвлөгөө авах, санал хүсэлтээ тавих, олон нийтэд ил тод байдлаар үйлчлэх ажлын маань эхэл энэ болж байна. Ялангуяа төрийн ажилтнуудын хүнд суртал, чирэгдэл, гэх мэтчлэнгийн аливаа саад бэрхшээлийг бид даван туулахын төлөө эдгээр ажлуудыг зохион байгуулсан. Энэ ажлын маань эхлэл ингэж эхэлж байгаад энэ уулзалт зохион байгуулагдж байгаа манай хамт олон баяртай байна.